За үнэхээр үнэлгээний хуудсан дотор байгаа энэ Исмаил байна уу? Исмаила өөрийгөө юуэ сайн гэж бодож байв. Энд дээр ингээ наагаа явуулмаа шүү. За ингээд ажлынхаа утсыг нэгээд нэгдүгээр асуулт даасан шүү. За одоо ярилцаа дууссан баг тийм ээ. За хийж дууссан баг гэвэл эхнээсээ хөлбөрөд танилцуулаа явж байгаа. За тэндээс аян дээр юм. Хадаа бүрээгүй, арай бүрээгүй, сар цай бүрээгүй, сууд бүрээгүй гэх нь түнхэн шиг. Эртүрийн цаг гинрэл баяны ганцгүй үгээгүй ядан хүн явсан болохоор тэгээд үлгэр гэж манай байна. Бүгд өөрөөсөө за бүгд санал нэг байгаа юм байна тийм ээ. За тэгвэл хэдүүлээ 100% хэрэг байна. За жаргалын удаа зовлонгийн түргэн бол зөөр байсан. За алтан толмох алуу мөнгөн толмох хүйтэн гэдэг нь ойсго байсан. За оюутган байхад урдган байдаг, олдгон байхад үлдгэн байдаг, өнгөрдгөн байхад номхолдгон байдаг гэдэг нь
сар сая хүрээлүү сүүл хүрээлүү гэхээр юу вэ? Гэсэн тийм ээ. За эрт урдын цагт Имрэл баяны ганцхүү үгээгүй ядуу хүний огонд дурлж гинэ гэдэг нь юу байсан бэ? За тэгвэл дараагийн даалга. За энийг хүн багаар үзсэн. За сая бидний ажилласан энэ их өгүүлбэрүүдэд байгаа үгсийг ажиглаад утгынхаа хувьд тийм ээ ямар утгатай маш олон давтагдсан байна гэдэг болох юм. Ямар утгатай олон давтагдсан байна. За тэгээд энэ олон давтагдсан байгаа эфир үгсээс илүүтэй өнөөдөр хичээлийн сэдвийг гаргаж За багууд ярилцаа дуусч байна уу? Хугацаа дуусч байна. Олдог би ламжиж бас алтан мөнгө гэж бас жаргал зовлон. За энэ хамууны баг их сайн ажиллаж байна. Ийш мөнгө шүрийн баг их сайн ажиллаж байна. За энд ихний баг дууссан байна. За хугацаа дууссан учраас багш нь даалгаврын хариултыг авъя. За зөмбөл ам юм байна. Манай багийн хоорондоо ярилцаад манай багийн хоорондоо ярилцаад өмнөх даалгаврын өгүүлбэрүүдийг эсрэг өгүүлбэрүүд олон татварч гэж бас. Өнөөдөр хичээлээс хэлээд нууц Эсрэг үгсийн утга гэж. За эсрэг үгсийн утга. За за шүлэг яруу найргийн зохиолч бас илэрдэг гэсэн санаа бас олж гарч байна. За энийг илэрхийлэхдээ эсрэг утга нь үргэлжилсэн үгийн болон шүлэг яруу найргийн зохиолч илэрдэг. Хичээлийн тэмдэглэлийг хийж дууссан бол одоо багаараа алхам гурлаг орно. Ажлын байгаараа. За манай зүйцсэн үгсийн
За хугацаа бодно. Зээ. За ихтэй эсрэг үеийн доор ондоо. Тэгээ ямар үсэн амиар өгч байгаа юм. Энэ одоо хэцээсгээ алаад зүгээр угаас алаад одоо энд байгаа өмнө үгсэн амийн үгс байхгүй. Энд бол зөвхөн тэмдэг нэр, жинхэнэ нэр, үйл. Тэгэхээр энэ гураа харж байгаа аль нь олон эсрэгцчин нэр яг яг тэр одоо үгсэн амийн доор авч бичих юм шиг тийм ээ. За хугацаа явж байгаа шүү дээ. За ингээл энд өгөө олоод бичээд байна шүү заа. Тэ. Хугацаа дуусгаад 30 секунд үлдсэн байна. Яа. За цагаа барь. Цагаа барь. За багууд дууссан бол за одоо эндээс Солонгийн багаас тайлбарыг сонсъё. За багууд марсан анхааралтай сонсъё шүү. Ажигчийн хийсээ тархах нь болохоор үйлдэл дээр нь турах тархлах, тэгээ тэмдэг нэр нь болохоор салхуу ажилч. Тэгээ хоёр нь хай тармигаа авч урд тармигаа нөхөх нь болохоор орон цагийн нэр дээр нь хайд урд. Гурав нь болохоор олон үгэнд олцгүй, ганц үгэнд зарцгүй гэдэг дээр нь тооны нэр дээр нь олон ганц. Дөрөв нь барын сууд болохоор батганы талхай бол жинхэнэ нэр дээр нь сүү талхай. За сарны чимс. Нэг бага шаны бодлоо ном. А энэ зүйлийг юу асууж байна? Манай нэгдэр болохоор залхуугийн суусаар турах ажигчийн хийсээр тархах дээр болохоор жинхэнэ нэр дээр суусаар хийсээр хийчихсэн. Үйл өгдөр болохоор турах тархлах, тэмдэг нэр дээр болохоор залхуу ажиж гэж хэлсэн. Харин хоёрдугаар өгүүлбэр дээр одоо нөгөө хойд хормоогоо авч урд хормоогоо нөхөх гэдэг урд хойд хоёр эсрэг өгтөлтэй үгийг авч жинхэнэ нэр дээр хэлсэн. Харин гуравдугаар дээр олон үгэнд орцгүй ганц үгэнд хацууж олон ганц гэж аваад тооны нэр дээр хэлсэн. Тэгээд дөрөвдүгээр болохоор барын сүүл болохоор батганы талхай бол тэгээд тэмдэг нэр дээр хэлсэн. Сүүл талхай гэж. Багштай биш яг агийнхандаа ангийнхандаа олон яах
За залхуу хүн суусаад турах, ажилч хүн хийсээр таргалах гэсэн үгээр жинхэнэ нэрээр залхуу ажил гэсэн үгийг жинхэнэ нэрээр авсан. Тэгээд хийсээр суусаар гэдэг үгийг үйл нэрээр аваад турах, таргалах гэдэг үгийг тэмдгийн нэрээр авсан. Хойд хормоогоо авч урд хормоогоо нөхөхдөө орон цагийн нэрээр хойд урд гэж авсан. Олон хүнд олзгүй ганц үгэнд гарцгүй гэдэг үгнээр олзгүй гарцгүйг үйл үгнээр олон ганцыг тооны нэрээр авсан. Барын сүүл болохоор батганы толгой бол гэдгийг тэмдэг нэрээр сүүл толгой, жинхэнэ нэрээр бар батг гэж авсан. За тэгвэл хэдүүлээ одоо дэлгэцнээс за хамгийн зөв байж магадгүй хэлбэр. Тэгээд та ажлынхаа утсан дээр тэгээ алдаа матаг гаргасан бол засаж аваа. За энэс ингээ аваад ихний зөөрөөс аваад гол суусаар хийсэн гэсэн үг өөртөө бисэрсэн байна. За залхуу ажил хийсэн хоёр тэмдэгнэр мөн адил өөртөө бисэрсэн. За хойд хормоогоо авч урд хормоогоо нөхөх. За энэ бол хойд урд гэсэн орон цагийн нэр, орны нэр яасан бэ? Бисэрсэн юм байна. За олон хүн олцгүй, ганц хүн гарцгүй. За энэ бол оц гарц гэдэг хоёр одоо нэр үнэс бол өөр хоорондоо бисэрсэн гэж үзээ. Энийг жинхэнэ гэж үзэж байна. За оцгүй гарцгүй гэдэг ихээр тэмдэг нэр хоорондоо бисэрсэн юм. За олон ганц гэхээр тооны нэр хоорондоо бисэрсэн байна. За барын сүүл болохоор батганы толгой болно гэдэг сүүл толгой гэсэн жинхэнэ хоорондоо бисэрсэн байна. За энэ ч гэсэн нэг аяд гурван зүрийн багтан бол энийг авч засаа. За ингээд эндээс ингээ харахад эсрэг үгийн утга гэдэг бол ерөөсөө бүх үгсийн аймаг дээр илэрх юм боломж илэрч байна тийм ээ. За хамгийн түргэн нь одоо хэлж байгаа тэмдэг ерөөс. Тэмдэг. За тэмдэг хоёрыг хэлж байгаа. За эсрэг үгийн утга бүх үгсийн аймгийн хүрээнд илэрнэ. За тэр дундаа тэмдэг нэрээр илэрсэн эсрэг үг нь харьцангуй олон байна. За харагдахгүй дэлгэцнээс харж болно. Энэ хэсэг байгаа шүү. За. ухаантай хүн үгээрээ за ямар хүн мударгаараа ахиа асуудыг шийдэж болох уу? За энийг ингээ анзаараад харахаар энэ өөрөө шүлгэлсэн хэлбэртэй юм тийм ээ. Тэгэхээр шүлэг бол өөрөө сүүл толгой оловдог гэж үзээ. Ухаантай гэж хэлж байгаа юм чинь дараагийн мөр яаж өгөх вэ гэж бодоорой. За тэгэж одоо ажиллах гэсэн. За 5 байна. 3 давсан. За би даахаар нь ухаантай гэдэг үгийн эсрэг утгатай өнүүдийн жагсаалч чирээ. За би бол ухаантай хүмүүн үгээ бэрье гэдэг Кирилл галгийг монгол хичээл болгоорой гэсэн байна. За ингээд гүйцэтгэх хугацаа 5 минут. За багаар ярилцсан. За ухаантай тийм гэж
тэнэгтэй ойролцоо. Энэ бичиг энд. Та зэвтэр дээрээ зүг бичиж болно шүү дээ. Бүгдийг бичих гэдэг юм. Ганцхан ухаантай гэж. Энийг голоос харагдахуйц гоё хамаарч ирээ зэ. Маркер авч гэж. Ухаантай гэдэг үгийн эсрэг бүтэхтэй агуу мөнхөг тэнэг ухаантай ууртай гэсэн үг. Харин вэд ахлахэр зэрэг. Монгол бичгээд
Би яг энэ гэрэл байлгаас алдаа мандаггүй буулгачлаа гэж бодож байгаа юм байна. За байна. За эндээс юм шүү. За эндээс эрдэнэ төгсгийг самбар сараа дотроо нэгж байна. За босод өгдөг өөрийгөө үлдэхтэй бэлдэж байгаа. За бид нар сая дүүгээ ажил хийгээд дууссан гэдэг. За өнөөдөр уусаа гаргаад Исмаилаа гаргаад за ихний дүүгээ ажил хийж яг ямар оролцоотой юу хийгээ бодож байгаа өөрийгөө үлдээрээ.
За тэгвэл одоо өөрсдийгөө үнэлээ. 5 дахь алхам дээрээ өөрсдийгөө үнэлээ. За үнэлээ. За окей, тийш нөгөөрөө хараа явшин. За. Амгийн баг үнэлээ дуусна. За, имүүлээ өргөөрэй. Хараа явшин. Имүүлээ өргөнснөө. Ахаа ашигтай имүүлээ. Энэ үгийн бүтцийг авч үзье. За. Язгуур үнцээрээ болоод хаантай ухаангүй гэдэг болоод өөр хоорондоо ижилхэн байна. Гэтэл эдгээр болохоор зөвхөн дагуурынхаа эсрэгцэн байна. Мөн үү? За. Тэгвэл ухаантай тэнэг гэдэг болоод үгийнхээ үнцээ өөр хоорондоо эсрэгцэн байна. Тийг ойлоод эндээс юуг анзаарч болох юм гэхээр үг хоорондоо эсрэгцгээрээ одоо эсхийг харж байгаа таад өөрсдөө дүгнэж заяа. Үг хоорондоо эсрэгцгээрээ ямар аргаар ямар боломжоор эсрэгцэх боломж вэ? За багаараа 1 минутын цэцэр ярилцъя. За ярилцаарай. Шууд эсвэл өөр хоорондоо ингээд адилхан байгаа. За өөр саналтай баг байна. За. За тэндээс оюун дээр эсрэг холбоо гэдэг юм бол үгээ за мөн бүтээрээ эсрэгцэх юм боломж байдаг боловч за бүтээрээ хэлэх нь бол цөөхөн. За
шар карта өргөөрэй. Бичиж дууссан бол шар карта өргөөрэй. За. За ингээд цаашаа явъя. хандаа хийж байна. Юуbil санах гэдэг юм шүү дээ. Зэрэг санах баруунаа зүүн, баруунаа зүүн маань. Зүүнээ мандах нар барагдахгүй нэ. Унтахнаа зүудэлж сэрхнээ санах сэтгэл барагдахгүй. Хүсэхнээ хэсэж хүрхнээ хуржих хүсэл барагдахгүй нэ. Жаргахнаа зовж зовхноо жаргах заяа барагдахгүй нэ. Төрхнөө өгч өөхөхний төрөх жам барагдахгүй нэ. Багш нь 3 дахь гишүүний төвлөрийг сонсъё. За. Миний бодлоор хараа 70% болсон байна. Тэгээд багшгүйс баруунаа зүүнээ жаргаж мандах унтахтаа сэрхнээ жаргахнаа зовхноо зовж жаргах төрхнээ өгнээ хүч төрөх гэдэг. Санал нийлж байна уу? За карта өргөөрэй, санал нийлж байна. Шарыг нийлэхгүй бол ногоо нэг тийм ээ. За баярлалаа. За тэгвэл дэш үлэгдэлтээр ийм эсрэг үгсэсэн. Баруун зүүн жаргаж мандах, ундах сэрэг, хүсэх ясах, жаргах зовх, манах гэсэн эсрэг үгнүүд байсан. За цаашаа. Ажлын талаар нэг асан доллараар онч чадсан бол орч чадсан үеийн намаа нэг асан дээр хийж тааж доллар гоё. За долларгаа орохоос өмнө 6 дугаар алхмаагаа үнэлээрээ. Угаагаа үнэлээд тэгээд долларгаа ороорой. Наад чинь би чи яадлаа. Уншиж ярьж уншсан. Ярьж байна. За дэш нүргээ. Үнэлээд дууссан бол дэш нүргээ. Амгийн баг өөрсдөө унж дуусаагаа ороо. За бодлоо. За одоо ингээ ажлын утас 7 буюу 7 дугаар даалгавар яваа. За очтын барагдшгүй олон зүйл байдгийн бол за тэдгээрээ сонгоод хэдүүлээ. Үнэхээр явсан багтар байгаа. За энэ наадаг цаасаа аваад за 4-аас 6 мөртөө шүлэгч болж байна. За хугацаа 2 За
Тэгэхгүй шууд багаараас ярилцаа. За тэгээд Цацаараас өнгөрсөн хүний одоо юу Цацаараас тэгвэл багаараас биш өнгөрсөн хүний баруун экономи энэ хахал За хаана очиж зогссон яг тэндээ зогсчих заа. За авшин багийн дөрөв гишүүнээр уншуулна. За эдний багийн дөрөв гишүүн. Цанаа. Омгшсон хүний бахархал барагдахгүй, Монголоо гэсэн хайр барагдахгүй, үрээ гэсэн сэтгэл барагдахгүй. Хүний гэсэн чанар барагдахгүй. За тэгвэл өнөөдрийгөө эсрэг үг гэсэн хичээлээ тэр үгийг ашиглаж тийм эсрэгцүүлж үтсэн шүлэгтэй хүн юм байна. Яг энэ шүлгийн хэлбэрийг дуурайлгаж эсрэгцүүлж үтсэн шүлэгтэй хүн байна уу? За багш тэнд санчирмаагийн магаас дөрөвт гишүүн юм шүү. Өглөөлөө мандаж оройдоо жаргадаг нар байна. За тэнд оюутны магаас дөрөвт гишүүн байна. За бас багийн өнөөдрийн хичээлээ үнэлэх дүгнэлтэд бэлдээд сууж байгаа. За Нар мандавч жаргадаг, нар жаргавч манддаг, өглөө болдож орой болдог, орой болдож өглөө болдог. Өглөө болдог. за баярлалаа. За хэдүүлээ ингэж хичээлээ дүгнэе. За эсрэг үг гэж яг ямар үгийг хэлэх юм болоо? Их зохион найруулж чихэд энэ эсрэг үг гэдэг ямар үүрэгтэй байдаг юм бол за ганцхан өгүүлбэрээр дүгнээд өчье. За багш 1 минутын хугацаа. За
шууд язгуураар эсэргүүцүүлэх хэлхийг тэмүүлгийн Эсрэг үг гэдэг нь ямар нэгэн үгийг эсрэгцүүлж өөр утгатай болгохыг. За тэгвэл хүний амьдралөөрөө энийг бодож жагцаа өсвөлцөх хийгээд харцаа сайн муу сайхан муухай баяр болон хайн хараасаа дэлгэрэл төгсгөл дээд доор уурд хожиг өнгөрсөн ирээдүг гихчлэн эсрэг тесрэгийн дэнсэн дээр оршдог юм. Өөрөөр хэлэх юм бол амьдрал бол эсрэг тесрэгийн нэгдэл юм. За тэгвэл үүнийг илрүүлдэг хамгийн чухал хэрэглүүр бол төрлөх хэл буюу тэр дундаа эсрэг үг гэдэг юм. За ингээд гэртээ за орчлон хороо дээр барагдчихгүй олон зүйл байдгийн бол тийм ээ. Цаг хугацааны богино үгүй болоод барагддаг бас олон зүйл түүнтэй эсрэгцэн бас оршиж байгаа. Тэгэхээр та хэд өөрийнхөө амьдрал болоод эргэн тойрноос ажиглаж олсон тийм ээ. Барагддаг тэр олон зүйлийн тухай бодож байгаа. Барагдахгүй нэртэй 6-аас 8 бүр шүлэг зохиож ирээрэй. За тэгээ зохиохдоо эсрэг үгээ оновчтой сайхан ашиглаж зохиохоо битээ мартаарай. За ингээд үлдсэн 7-8 дугаар даалгавраа хүүхэд болгоо үнэлээрэй. За тэгээ аргашаа явуулаад хичээлээ нэгтгэн дүгнэх бас үнэлгээ аваад тэрийгээ сайхан үнэлээрэй. За ингээд хичээл нэгтгэхдээ оролцсон та нартай баярлалаа.